За сайн байцгаана уу? Орж ирж гин үү? Миний лайв эхэлсэн үү? Эхлэх байна. Ороод ирсэн байна уу те? За ашгүй дээ. Миний дуу сонсогдож байна уу? Дуу сонсогдож байна уу? Хай, за ашгүй дээ. Миний дуу сонсогдож байна уу? Олон хүмүүс ороод ирж байна. Бодвол нийт орсон хүний за энэ дээр харагддаг юм байна. Одоогоор 10 хүн орж ирсэн байна. Сайн сонсогдохгүй байна аач. За тэгвэл би гэж босгох хэрэгтэй юм болов уу? Сайн одоо их чинь нэг лайв хийх гээл. Одоо хэр сонсогдож байна? Заавал би ярьж хийх хэрэгтэй юм байх та. Муу сонсогдож байна гинэ. Зяах одоо муу сонсогдё. Одоо чангарахгүй байна ингэж барихаар. Орой мэндэ бишгэ. Баярлалаа. Одоо дуун чангарч гин үү? За ашгүй дээ сайн сонсогдож байна гинэ. За нэг 10 хүнтэй 9 хүн болоод 10 хүн болоод босч орж ирээд байна те. За үзэж байгаа хүмүүс өөрсдөө утасныхаа дууг сайхан хаачаарай хүмүүсээ тэгээд чанга байна уу? За баярлалаа гана. Энэ миний анхны лайв учраас жоохон хөдөлж магадгүй шүү. За ашгүй дээ зүгээр сонсогдож ивэл. Би уг нь камерыг хэвтүүлчихвэл надад арай тухтай байгаа хгүй. Ингэхээр та хэд сонсогдохгүй байна уу? Окей. Зүгээр сонсогдож байна уу те? Ингээд тавьчвал уг нь надад арай тухтай байна л да. За ер нь бол худлаа л юм байна юм шиг юм. Окей. Одоо зүгээр үү? Гिचнэ. За одоо сонсогдож байна уу манайхаа? Одоо яг сонсогдож байна уу? Болж байна уу? Баярлалаа байгалаа. Найзаагаа дэмжиж болж байна л гэж байна. За. Одоо сонсогдож байна уу манайхаа? Одоо сонсогдож байна уу? Босоо байсан дээр байна гэж. За. Би бас цэнийг унтаж магадгүй дуг нь зовтой л байгаа л да хаширлаад уцаа хөвтүүлээд байгаа. Тэгвэл босчихъя. Окей, над ч гэсэн уушхад айтайхан байна тэгвэл. За одоо сонсогдож байна уу? За сонсогдож байна уу гэдэг идэг. 20 хүнтэй болж байна. За. Баярлалаа бохоо зүгээр байна гэд бүгдээрээ л намайг хөрхөн дэмжиж идэг. Баярлалаа мэгээ гоё байна л гэн. За. Бүгдээрээ сайн байцгаана уу? Орой мэндэ бүгдээрээ бас цаг заваа гаргаад миний лайвыг үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгэд би гинт лайв хийх болсон зорилгоо та нарт танилцуулъя. За намайг хэрүү танихгүй хүмүүс орж ирж байгаа бол намайг Долгор Сүрэн гэдэг 46 настай нөхөр хүүхдүүдийн хамт Австри хотын Вен хотод амьдардаг. Австри улсын Вен хотод амьдардаг. Австрийн хөдөө аж ахуйн их сургуулийн докторант оюутан ийм эмэгтэй байна. Тэгээ өнөөдөр та нарт лайв хийж байгаа зорилго маань өөрөө бас их том зорилготой байгаа. Би миний бизнес гэдэг онлайн
дасгалжуулалтын 25 сая төгрөгийн төлбөртэй сургалтанд тэтгэлэг авах зорилготойгоор энэ хүү лайва хийж байгаа. За тэгээд энэ лайв хийх маань миний тэтгэлгийн даалгавар байгаа. Баярлалаа байгалаа. Чиний дуугаас сонсгоно гэн. За тэгээд энэ тэтгэлэг авах даалгавар маань өөрөө энэ лайв хийх даалгаврын дотроо 3 даалгавартай энэ лайв маань. Нэгдүгээрт нь би яг юу хийх гээд байгаа юм бэ? Миний ажлын санаа. Тэр миний бизнес тэр дамжуулаад яг нийгэмд ямар өөрчлөлт авчрах юм бэ? Ямар нөлөө авчрах юм бэ гэдэг ийм өөрийнхөө ажлын саналыг танилцуул тайлбарлах байгаа. Хоёр дахь даалгавар нь миний бизнес хөтөлбөрийг яагаад чухал вэ? Энэ миний бизнесийн дасгалжуулалтын хөтөлбөрийг яагаад би сонгож байгаа вэ? Тэ энэ тэтгэлэгт оролцсноор одоо би ямар үр дүн авчрах вэ? Тэ энэ тэтгэлгээр дамжуулж ямар үр дүн авчрахыг хүсэж байгаа вэ гэдгийг тайлбарлах байгаа. Гуравдугаарт нь одоо үнэхээр яг та нараас шалтгаалсан 3 дахь даалгавар байгаа. Тэгээд миний энэ лайвыг хэдэн хүн үзэж, хичнээн шеэр хийж, хэдэн комент бичсэн хандлт хэр байгаагаар нь дүгнэх байгаа. Тэгээ энэ 3 даалгаврын дагуу дүгнээд хэрвээ би амжилттай хийж чадвал 25 сая төгрөгнөөс сургалтын тэтгэлэг авах юм байгаа юм. За тэгээ энэ зорилгын дагуу энэ орой би лайвыг хийж байна. Баярлалаа догийгчээ бас үзэж байгаад. За нэгдүгээр даалгавар руугаа оръё. Нэг дахь даалгавар маань өөрийн бизнесийн санаа миний бизнесээр дамжуулан нийгэмд ямар өөрчлөлт одоо ирэх вэ? Түүнийгээ тайлбарлаж яриараа гэсэн байна. За тэгэхээр би өөрийнхөө одоо хийх ажлын санал, хийх ажлынхаа санааг тайлбарлахын өмнө одоо өнгөрсөн хугацаанд би хэн байж, яаж амьдарч ирвэ, өнөөдөр болтол яг хэн болж бүтээх би одоо би болсон байна вэ, би гэдэг хүн те. Миний өнгөрсөн амьдралын мэдлэг туршлага чадвар юу байваа гэдэг зүйлийг нэгдүгээрт нь тайлбарлая. Энэ бол миний хийх ажлын нэг шалтгаан нь. Хоёр дахь шалтгаан нь яг өнөөдөр миний амьдарч байгаа газар нутагт юу тулгамдаж юу бий болсон байна. Тэгээ юуг шийдэхийг хүсэж өнөөдөр ийм лайв хийгээд адгаж гүйж байна вэ гэдэг энэ зүйлийг тайлбарланаа. За, сайн уу сэвчээ. Баярлалаа. Баярлалаа догийгчээ. Та намайг дандаа дэмждэг шүү. За, миний өнгөрсөн хугацааны амьдралын туршлага гэвэл ерөнхийдөө хүүхэд ахуй цагаас их чанга дуутай сая байгаадаа хэлсэнчлэн те онц сурдаг сэргэлэн цаваа хүүхэд байж ирсэн. Тэр миний ээж ааваас надад ирсэн хүмүүжил, миний гэрийн хүмүүжил те тэр бүх өгсөн тэр нөхцөл байдлаараа л миний дунд сургууль, их сургууль амжилттай сурч дараа нь төгсөж сурч ажиллаж ирсэн байгаа. Харин 2003 онд анх би Есүс Христийн цуглаанд явж Библийг уншиж те эхэлснээс хойш ерөнхийдөө миний яг бодол санаа, оюун санаа, зүрх сэтгэлд им шал өөр ертөнц орж ирсэн. Их өөр им нэгсэндээ салхи орж ирсэн, гэрлэгээ орж ирсэн байгаа. Тэгээд энтэй холбоотойгоор 2006 оноос хойш ерөнхийдөө тасралтгүй хөв хүний хөгжлийн ном уншиж, сургалтанд сууж, онлайн элдв хөтөлбөрүүдэд оролцож те яг сурсан мэдсэн зүйлээрээ хөдөө орон нутаг байгууллагуудаар хувь хүний амжилтын бас харилцааны хичээлүүд зааж ингэж явж ирсэн туршлага надад байгаа. Тэгээд үнэхээр яг 10 гаруй жилийн дотор ер нь олдсон мөнгөөрөө байнга л ном авч худалдаж авч уншдаг. Бүр юм номон дунд юм хөрсөн 10-аад жил өнгөрсөн. Тэгээд тэр он жилүүдэд яг нөгөө зүрхний бэлхлаар ам ярьдаг. Хүн бодол санаандаа юуг бодно, те юуг харна түүнийгээ ярьдаг гэдгийг яг баталсан байгаа. Тэгээд яг хувь хүний хөгжлийн ном уншиж эхэлсэн цаг үед би ном уншдаг, түүнийгээ хуваалцдаг, тийм найз нөхдүүдийн хүрээлэлд оролцсон, тийм байдлаар яг явж ирсэн. Тэр хэрээрээ бас олон хүмүүсийн шийдвэр гаргах, олон залуучуудын яг шийдвэр гаргах нөхцөл, яг амьдралын нэг юм тулгамдсан жижиг асуудлууд дээр ганцаардсан, шаналсан хүмүүсийн нөхцөл байдлууд дээр баяр хөөр аваад те ямар нэгэн амжилт гаргаад түүнийхээ цаашаа яг гарах гэж байгаа яг гаргалгаан дээр олон хүмүүсийн дунд яг ингээд яг тэр хүний талд гарч зогсож чадахыг үндэ би сурсан тий. Тэгээ яг тухайн нөхцөл байдлын дунд тухайн нөхцөл байдлыг нөгөө хүний нүдээр нь харж яг тэрэн дунд нь орох энэ зүйлийг үнэхээр сурч чадсан. Энэ одоо миний яг өнгөрсөн хугацаанд авсан чухал талбар байгаа. Хоёрдугаарт нь би
бас үнэхээр яг азтай тохиолдолд Дэлхийн байгаль хамгаалах сангийн олон улсын хөтөлбөрт газар буюу олон улсын байгаль хамгааллын байгууллагад 5 жил одоо ажилласан. Дараа нь яг энэ ажил дээр сайн ажилласан. Тэр ажил дээр авсан дадлага туршлагынхаа улмаас байгаль орчны яамд орж ажилласан. Дараа нь хөдөөж өгөх сургууль багшилсан тий. Тэгээ энэ бүх ажил нийгэмдэр ажилласан ажлын талбараараа ерөнхийдөө нийгмийн одоо улсын хурлын гишүүд, аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гишүүд, одоо хөдөөгийн малчин, газар тариаланч, гэрийн эзэгтэй, дунд сургуулийн хүүхд их сургуулийн оюутан, шийдвэр гаргах төвшний ажилтан, төрийн захиргааны байгууллагын ажилтан гэх мэтчлэн бүх талбарын хүмүүстэй яг ажиллаж тэдний одоо байгаа нөхцөл байдал, хандлага, шийдвэр гаргах нөхцлүүд, гүйцэтгэж байгаа нөхцлүүд ямар байдаг вэ гэдэг бүх зүйлийг үзэж туулж ирсэн одоо ийм их бас азтай ийм туршлага хоригдлуулсан нийгэм байгаа миний тухайд. Тэгээд энэ өнгөрсөн амьдралын хугацаанд яг сурч мэдсэн зүйлээрээ хүмүүсийн зовлон жаргалын дунд байж, хүмүүстэй хамт бас байж, хүмүүсийн одоо олон тэр нөхцөл байдлуудад заахта зөвлөхтөө зөвлөж бас яг уйлахт нь хамт уулж, баярлахт нь хамт баярлаж, ганцаардахт нь түшиж бүх одоо ийм зүйлүүдийг хийж ирсэн. Тэгээд бас олон хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр үр нөлөөгөө өгсөн, бас нөлөөлсөн тухай ингээд олон жишээнүүдийг одоо хардаг. Тэр зүйлээрээ би өөрөө урамшиж, босож, баярлаж, үн цэнэ авч ер нь тэгж амьдрдаг байгаа. Тэгээд тэр утгаараа миний яг сүүлийн 10 гаруй жил үнэхээр хүүхэд наснд, оюутан насндаа ч байгаагүй тийм олон найз нөхөд хамт олонны дунд хүрээлүүлж ирсэн. Одоо миний амьдралын хамгийн баян талбар юм да. Тэгээд үнэхээр олон дотор хүрээлүүлж амьдардаг. Тэрийгээр одоо яг илүү одоо үн цэнэ болгодог. Тэрийгээр баялгаа бүтээдэг нэг ийм л эмэгтэй байж байгаа. Тэгээд яг өнгөрсөн хугацаанд нөлөөлсөн хүмүүсээс би 2 эмэгтэйгийн амьдрал яаж нөлөөлсөн тухай бас үнэхээр өнөөдөр ярихыг хүслээ. Тэгээд нэг нь одоогоос нэг 8 жил орчмын өмнө гэр бүлийн асуудалтай байсан нэг эмэгтэйгийн уулзсан байгаа. Тэгээд тэр эмэгтэйтэй бүтэн 5 жил гаруй яг тэр асуудал дунд нь хамт байж, тэр хүний халамжлагч нь ч юм уу, хамгаалагч нь ч юм уу ингээд бүх нөхцөлийн дунд ингээд байсаар байж, даван туулахт нь яг ингээд хамт гарч ирсэн. Тэгээ одоо тэр эмэгтэй маань 2 хүүхэдтэй нөхөртөө ингээд бүтэн сайхан амьдралтай, нүдэндээ баяр хөөр галтайгаа тагшаа сургууль явахаар ингээд итгэлийг авчихсан. Бас айгүй ингээд баяртай байгаа. Тэгээд тэр дүүгийн амьдрал тусалсан учраас би их баяртай байдаг. Тэгээд тэр амьдрал би нэг тус хүргэсэн гэдэг бахархал байхаас илүү тэр эмэгтэйгийн амьдралын тэр он жилүүдэд би түүний жинхэнэ тэр үнэнч найз нь их чинь байж чадсан маань өөрөө миний амьдрал их том бахархал болдог байгаа. Тэгээд өөр нэг эмэгтэйгийн тухайд юу гэхээр одоогоос 10 жилийн өмнө 28 эсхэн настай мөртлөө настай нэг тийм эмэгтэйтэй таарлцсан. Тэгээд тэр эмэгтэй өөрөө тэр эмэгтэй ерөөсөө яг юу вэ гэхээр 28 эсхэн настай ганц би жоох охин мөртлөө амьдрал ямар ч зориггүй, үн цэнгүй болчихсон тэгээд өөрийнх нь ирээдүг ингээд яг өнгөөр харах юм бол тагсаар л ерөөсөө л нэг юм урсгалаараа яваад энэ амьдралыг дуусгах тийм шийдвэр гаргацсан тийм охинтой таарлдж исэн. Тэгээ тэр үед тэр өөрийнхөө байгаа нөхцөл байдал гаргасан шийдвэр туулж байгаа амьдралаа яг надад туулж дэлгэж нээд ярьж явах үед би зүгээр тэр эмэгтэйг одоо ингээд авчаасан миний тэр эмэгтэйгээс авчаасан мэдрэмж юу гэхээр нөгөө бидний одоо гадаадын кинон дээрээс хардаг нэг сүмийн гэлмаа болохоор шийдчихдэг тэр эмэгтэйчүүд шиг тийм шийдвэр гаргацсан байсан. Тэгээд яг тэр шийдвэр гаргачихсан байсан тэр эмэгтэйтэй 2 жил битээр нэг хотод хамт амьдрах боломж гаргасан. Тэгээд тэр 2 жилийн турш битээр уншдаг ном ижил, ярьдаг сэдв ижил, хүсэл мөрөөдөл ижил, бие биентэйгээ өнгөрүүлэх цаг их. Үнэхээр яг тийм он жилүүд гарч ирсэн. Тэгээд 2 жилийн дотор тэр эмэгтэй бас яг нэг хатсан цэцгийг услахлаар ингээд навчин өргөдөөд нэг цэцгэн дэлбэгээ дэлгдэг шиг тэр охин танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Тэгээ тэр эмэгтэй дараа нь яг амьдралын шаардлагаар битээр би одоо эх орн руугаа буцаад битээр ингээ 2 өөр улсад амьдрсны дараа тэр хүнтэй суусан 3 хөөрхөн хүүхэдтэй өнөөдөр хэдий гадаад за энэ одоо байхгүй болоод ороод ирэх чи юу болчих вэ? Шеэр хий гэдэг нь одоо юу гэж байгаа юм бол доо энэ дээр тарахаар шеэр хий. Намаа шеэр хийгээрэй л гэж тахын хүмүүс. Шеэр хийгээрэй гэхээр би одоо бүгд л ороод ирж явах хэвээр.
За манайха байна уу? Одоо сонсогдож байна уу? Оржилж байна уу? Сая тасраад буцаад орчих шиг болох юм. Байна уу хүмүүсээ? Миний дууг сонсож байна уу одоо? Сонсож байна. Миний охин сонсож байгаа байх та тий. За одоо хүмүүс маань аваа нэмэгдэж байна тий. Сонсож байна уу манайха одоо? Сонсохгүй байна. Лайв маань дундуур хөдөө байдаг найз маань залгаад ороод ирж байна бодвол баярлалаа залгаж байхаа залгаж болохгүй хаа найзууд төр хүлээж байгаараа тий. За одоо намайг сонсож байна уу манайха? Сонсогдож байна уу? Баярлалаа төвшөө найз. Хоёул лайвын дараа ярив. Миний найз баярлалаа догтлоод ороод ирэх шиг боллоо найзгаа хараад. Баярлалаа. За миний жоохон цаашаа хүлээж байгаараа миний охин. За миний охин бас өөрийгөө харуулах гээд байна. За ингээд яг нөхцөл байдал ингээ гараад ирэхлээр хүмүүс нөгөө яг хар ажлын фронт руу ингээ ороод ирэхлээр өөрийнхөө үн цэнээ алдчихж байгаа байхгүй. Тэг яг хүүхэн өөрийнхөө үн цэнээ алдаад баяр хөөр урам зориг алдаа зөвхөн хүсэл мөрөөдөл гэх юм одоо ерөөсөө мөнгөний төлөө болоод хуурчиж байгаа шүү дээ. Ингээд ирэхлээр агүй их олон сөрөг үр дагаврууд гардыг юм байна. Сөрөг үр дагаврууд гарчиж байгаа нь юу гэхээр залуучууд архихээр ууж байна тий бас ингээд сэтгэл готролд орж байна. Бас хүмүүс казино тоглож байна. Маш олон монголчууд казино тоглож байна. Холын муу чимээг та нартай сонсож байгаа нь муухай байна л да. Гэхдээ бодит байдал яг л юм байна. Казино тоглож байна. Ганцаарцсан хүмүүс их байна. Сайхан залуу эмэгтэйчүүд маш их цөхрөлд орсон байна. Сайхан залуучууд энд бас цөхрөлд орсон. Буцыг буцах гарцгүй. Ингээд яах вэ гэж явж байгаа залуучууд бас их байна тий. Тэгэд яг ийм нөхцөл байдалд орсон байгаа хүмүүс яг далдуур одоо шууд үн цэнээ алдлаа би алдчихжээ гэж хэлэхгүйгээр ингээд цаанаа өөрийнхөө оюун санаа зүрх сэтгэл сүнсөө тий бодол санаандаа ингээд урам зориг маш их ийм үн цэнээ алдчихж байгаа байхгүй. Тэгээ энэ алдчихж байгаа байдал бол юу гэхээр ганцхан Австралид байгаа монголчуудын дүрч биш өнөөдөр даян дэлхийд даяар монголчуудад тархаж штэ тий. Тэгээ яг энэхээр л харьд явж байгаа монгол хүн болгонд л яг л ус болгонд байгаа л ийм нийтлэг дүр төрх байгаа гэж ингэж харж байна л да. Тэгээ энэ цаг үеийг одоо яг өөрийн биеэр харж туулж байгаа хүний хувьд бас миний бас сэтгэл зүрх ингээд хөдөлж өвдөж байгаа зүйл байгаа байхгүй. За энд одоо дооги би юу яаж хувь нэмрээ оруулах вэ? Би одоо яг энэ зүйл дээр энэ хүмүүс яаж тус хүргэх вэ? Би яаж нэг хүмүүс туслах вэ? Яаж хүн цэнийг нь бүтээх вэ гэдэг юм намайг малтаад маажаад байгаа байхгүй миний дотроос тий. Тэгээ эндээс холбоотой миний яг одоо энэ ажлын маань одоо та нарт танилцуулах гэж байгаа ажлын зорилго маань гарч ирж байгаа. Тэгэхээр би яг энэ хүмүүст юу гэж байгаа гэхээр энэ хүмүүс жинхэнэ үн цэнэ олоход нь туслаж эрүүл хүчтэй Монгол иргэн Монгол одоо тэг сайхан залуу гэр бүлүүд хүчтэйгээр бий болж Монголын хөгжил дэвшил хувь нэмрээ оруулаасаа харьд ингээд боолын амьдралаар амьдрах биш харьд те ингээд цөрсөн тий 10 хоног жил харгацаасан зүгээр энд нэг 5 тухтай амьдралаар амьдрах тэр замыг сонгох биш хэсэг хугацаанд өөрсдийн одоо тэр модыг боловсруулаад үр жимсээ гаргах тэр хугацаанд Монголд очиж үр жимсээ хураагаасаа Монгол орны нийгэмд одоо үнэхээр хувь нэмэр хөгжлөө оруулаасаа гэж ингэж л хүсэж байгаа. Тэгээд нэгэн лектор хүний хичээлийг лектор би одоо лекц сонсож байгаа үе тэр хүн яг юу гэж ярьж ирсэн бэ гэхээр хүн эх орондоо хайртай байх шалтгаанаа олсон тэр үед хүн өөрийнхөө үн цэнийг олдгоо гэж хэлж ирсэн байхгүй юу. Тэр цаг үеэс би яг эх орондоо үнэтэй байх шалтгаан юу гэхээр өчүүхэн зүгээр иргэн миний хувьд нэг ч гэсэн хүний амьдралд үн цэнийг оруулах нь миний эх орондоо хайртай байх шалтгаан байсаар өдий хүрч ирсэн. Тэгээ одоо гадаад амьдарч байгаа энэ хугацаанд би бас л тэр шалтгааныхаа дагуу яг өнөөдөр хүмүүст яг тэ ажиллахыг хүсэж байгаа. Тэгээд энэ том хараа зорилго тэр Монгол хүчтэй үн цэнэ олчихсон зоригтой тий эрүүл Монгол иргэн эрүүл Монгол гэр бүл байх тэр том зорилго дотор өчүүхэн би яг өөрийнхөө одоо тэр хувь нэмрээ оруулахын зорилго дотроо би 3 ийм таргет групп буюу за 3 зорилтод бүлэг одоо 3 талбар руу харж ажиллаж болох юм зүйл байгаа байхгүй юу. Тэгээ миний санаа мэдээж би ганцаараа гурвангийн барьж авч ажиллаж чадахгүй ч гэсэн би ядаж нэг талбар дээр нь орж яг ажиллаж үр дүнгийг хармаар байгаа. Тэгээ энэ том зорилгынхаа хүрээнд харж байгаа 3 зорилтод бүлэг буюу 3 талбар нь юу гэхээр нэг нь одоо хамааралтай болчихсон. Архинаас хамааралтай, тэр казино мөрөөдөд тоглоомноос хамааралтай, бас бусад зүйлүүдээс хамааралтай хүмүүс байна. За энэ хамааралтай болчихсон хүмүүстэй ажиллах. Тэгээ энэ дээр бол ажиллах одоо тийм мэдлэг надад байгаа. Эдгэрлийн баяр хөөргээд олон улсын тийм одоо яг ийм донтолтой холбоотой хүмүүстэй ажилтдаг хөтөлбөр байдаг, сургалтын хөтөлбөр. Тэгээ энд яг суралцаад Монголд байхдаа би тийм үндэсний сурагч багшаар сертификатыг аваад бас хүмүүстэй ажиллаж исэн тийм туршлага байгаа. За хоёрдугаарт нь бол юу байгаа вэ гэхээр энд бас Вен харьцангуй бас оюутны хот
Монгол оюутнууд их байдаг, залуу гэр бүлүүд их байгаа. Тэгээ залуу гэр бүлүүд их байгаа гэдэг утгаараа Монгол сайхан нялх хүүхдүүд ихээр өсөж байна. Тэгээд Монгол нэртэй, гадаад хэлтэй, гадаад соёлтой, гадаад сэтгэлгээтэй олон Монгол нялх балчир хүүхдүүд өсөж босч ирж байгаа байхгүй. Тэгээ миний ч гэсэн одоо яг ингээд 2 настай ирсэн хүүхдүүд өнөөдөр хагас Монгол, хагас герман хэлтэй ийм одоо охин өсөж босч байгаа. Миний охин хаашаа болж байгаа юм өөрийгөө харуулах гэдэг. За тэгээд энэ хүүхдүүд рүү чиглэсэн Монгол соёл, Монгол зан заншил, Монгол хэл бичиг заах, Монгол орчин бий болгох, зүгээр л тэр хүүхдүүд нэг Монгол орчинд орж тоглох, Монгол хүмүүстэй уулздаг тийм цаг гаргах, тэр хүүхдүүд би Монгол хүн шүү гэдэг нэг ийм үн цэн өгч өсөж босгох бас нэг ийм боломж талбар байгаа байхгүй юу. За 3 дахь талбар маань юу гэхээр би сая хэлсэн оюутны хотоо гэж тийм. Оюутны хот учраас үнэхээр мундаг шижигэнсэн залуучууд гарч ирж байна. Тэгээ гадаад гарч ирж байгаа залуучууд гэдэг чинь бас яг Монголдо бас шилмэл залууч гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ сайхан залуучууд өнөөдөр энд сурч боловсрох гэж хажуугаар нь одоо шахаж сурахынхаа хажуугаар амьдралаа авч явах цаг нараа одоо цагийн менежментээ зөв хуваарлах үнэхээр их юм суралцж байгаа. Тэгээд одоо сайн одоо дуулууртаа хичээл зүтгэлтэй чамбаа ажиллахад хүртэл сурч штэ энэ залуучууд тий. Тэгээ энэ бидний ирээдүй хойч болсон яг Монголын ирээдүй бүтээлч энэ сайхан залуучууд руу чиглэсэн бас нэг сургалт хийж болмоор байгаа байхгүй. Тэгээ би Монголд тэр хүний хөгжлийн институтэд сураад амжилтын хөтөлбөрт сургалтанд сууж тэрний сертификат авчихсан. Бас надад тэр сертификат нь байгаа. Тэгээ тэр амжилтын хөтөлбөр хичээл надад бас байгаа байхгүй юу? Тэгэд яг өнөөдөр байгаа энэ залуучуудыг би харахтаа яана хөрхи одоо нөгөө хичээлийнхаа хажуугаар байрны мөнгө амжиргааныхаа зардлыг болгох гэж явж байгаад одоо алдчих үедээ зорилгоо үндсэн яг тэр зорилгоо бариад алдчих үедээ гэдэг нэг юм байгаа. Алдаад явж байгаа Монголд сайхан залуучууд зөндөө байна. Тэгэд яг эднэр лөө чиглэлсэн бас яг энэ амжилтын хөтөч энэ сургалтыг явуулах нэг ийм санаа байгаа. Тэгээ нэгсэндээ энэ том зорилгынхаа дагуу энэ 3 групп руу чиглэлсэн ийм 3 бодиттой ажлыг хийж болох ажлын бодит санал миний хувьд байгаа юм. За миний зорилго бол энэ. За тэгээд энэ зорилго ажлаа хийгээч тэгээ одоо хийхгүй яагаад ингэ яриа суугаад байгаа юм бэ гэж тий. Тэгээ өнөөдөр бол хийж чадахгүй байгаа шалтгаан байна надад. Тэгээ би одоо өнгөрсөн хугацаанд хүмүүсийн зовлон жаргалын дунд байж явсан тэгээ олон улсын хөтөлбөр дээр ажиллаж исэн л гэж би зөвхөн гүйцэтгэж байж ирсэн болохоос биш. Яг тодорхой энэ зүйлийг хараад одоо плана гараад яг проект босгоод тий энийг яг далаацтай үр дүнгийн гаргаад явах юм одоо маркетинг хийх чадвар надад байхгүй байхгүй. Энэ чадвар дээр надад тусалцаа хэрэгтэй байна, зөвлөгч хэрэгтэй байна, багш хэрэгтэй байна, баг хэрэгтэй байна, хамт олон хэрэгтэй байна, санаа нийлээд, гар нийлээд орох хүмүүс хэрэгтэй байна надад. Тийм учраас одоо би яг энэ сургалтыг сонгож байгаа. За би одоо ингээд өөрийнхөө хийх ажлын санаагаа ингээд орхиж цаг их явж байгаа учраас Амина хоошо бууж надад туслаарай Амина. За хоёр дахь нь бол юу вэ гэхээр нөгөө миний бизнес хөтөлбөрийг одоо сонгосон шалтгаан чи юу вэ гэж байгаа байхгүй. Хоёр дахь одоо даалгавар нь миний бизнес хөтөлбөрийг яагаад чухал гэж үзсэн бэ? Чи одоо яагаад яг энэ хөтөлбөрийн азтан бол сонгогдохыг хүсэж байна? Яагаад чи сонгогдох ёстой гэж та түүнийгээ тайлбарлаа гэж хэлж байгаа. За тэгээд энэ миний бизнес гэдэг энэ онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийг сонгоод би яг энд сурмаар байна. Би яг сураад энэ ажлуудыг хиймээр байна гэдэг өнөөдөр яг сууж байгаа энэ шалтгаан маань ерөнхийдөө нэг 14 хоногийн өмнөөс эхэллээ. Тэгэд би хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтуудад одоо их олон жил сураад одоо яг тэр маркетинг хувь хүний яг тэр маркетинг яг проект босгох чадвар надад дутуу байна гэж хараад одоо би дахиад Монголоос монгол хэл дээр, англи хэл дээр яг тийм маркетингийн чиглэлийн номнууд сонгож авч байгаа байхгүй. Тэгээд тэр номнуудыг сонгож аваад бас интернетээр хичээлүүд орж үзэж байгаа. Энэ миний хобби учраас би ерөөсө цаг зовлон болохгүйгээр шууд хийдэж штэ энэ сурах зүйлийг. Тэгээ ингэж явж байгаад 14 хоногийн өмнө би онлайнаар яг маркетингийн хичээл үзэж явж байгаад энэ мөнгөн цэцэг буюу Моника Батцүхгээд энэ эмэгтэйгийн санхүүгийн эрх чөлөө гэдэг хичээлийг санамсаргүй ороод үзлээ. Тэгсэн тэр хичээл маш цэгцтэй, маш эмх цэгцтэй мөртлөө надад ерөөсөө ингэ аюу амархан хэрэгжүүлж болох 3-4 алхмуудыг ингэ ойлгуулад өгч байгаа байхгүй. Тэгээ тэр хичээлийг ер нь баг үзэж дууссан гутаа би шууд одоо мобайл утсаараа ороод өөрийнхөө мобайл банк руу ороод эхний алхмаа хийгээд ингээ эхний одоо хүн хуримтлалтай болох хэрэгтэй юм байна гэд би шууд өөрийнхөө орлогын одоо 30% хийж амжаагүй энэ сар надад тийм боломж байхгүй учраас би шууд 10% ингээ хадгаламжийн данс царгаа хийсэн. Тэгээ энэ миний хувьд бол бас их
мөнгө хийгээгүй мөртлөө шууд хэрэгжүүлж эхэлсэн учраас их гоё өнөөдөр хүртэл их тэрэндээ их баяртай байгаа. 40 евро хийчээд би тэрэндээ их баяртай байгаа. Тэгээ энэ тэгж яваад нөгөө хичээл их цэгцтэй гоё байсан учраас би тэр хүний одоо сайт руу нөрөө судалж явж байгаа 30 хоногт амьдралаа өөрчлөх гээд хөтөлбөрт би бүртгүүлчихгүй юу? Онлайн хөтөлбөрт. Тэгээ тэр онлайн хөтөлбөрт бүртгүүлчихлээр өдөр болгоно имэйл хаягаар нэг ийм дасгалжуулт хичээл ирж байгаа. Тэгээ өнөөдөр би 12 дахь хичээлээ сонсох хэрэгтэй гэдэг чинь би одоо яг 11 өдөр өнгөрсөн 11 өдрийн турш би 11 тийм дасгалжуултын хичээл сонслоо. Тэгээ энэ эмэгтэй хэдий 14 хоногийн хугацаанд мэдж байгаа ч гэсэн 11 хоногийн удаагийн тэр дасгалжуултын хичээлээ сонсохдоо би одоо ингээд дэвтэр гаргацсан тэгээ шар ногооноор шарлуулаа тий ингээд яг л нэг цэцгэн дээр суух гэж байгаа балан дурлж байгаа зөвгийн шиг би чинь бүр амьсгаадал баярлал тий ингээд зөндөө юм бичиж тэмдэглэж авч байгаа байхгүй юу. Тэгээд нэгсэндээ тэр эмэгтэйгийн тэр хүмүүсийн нөхцөл байдлууд дээр дасгалжуулж байгаа аргачлал нь өөрөө зүгээр бидний зорилго гэж ярьж байгаа зүйлийг наа чин зорилго чинь биш ээ. Энд чи зүгээр деталь ярьж байгаа методик аргачлалаа чи зорилго гэж хараад байна гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо яг зөвхөрсөн байгаа тийм эмэгтэй дээр одоо чи яг үн цэний ингээд өөрөөр нь яриулсаар байгаад тий. Яриулсаар байгаад нөгөө би бүр юу ч хийж чаддгүй, юу ч яадгүй хүний ам харддаг гэж байгаа эмэгтэйг өөрийн бүр ингээд бүтээгч гэдэг бүтээгч юм байна. Чи ч бүр бүтээгч байсан байна. Өнгөрсөн хугацаанд чи амьдралаа өөрөө бүтээж ирсэн байж тээ гэдгийг ингээ өөрт нь ойлгуулад нөгөө охин ч бүр баярлаад хажууд нь хөндлөн сонсож сууж байгаа. Би бүр баярлаад миний нулимс урсаад ингээд өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээ би 11 удаагийн лайвыг сонсоод тэр энэ миний бизнес хөтөлбөр орж сурснараа би одоо яг энэ хийх гээд байгаа энэ санаанууд дээр би яг одоо яг чадахгүй байгаа зүйлээ би яг энэ эмэгтэйгээс авах юм байна гэдэг ийм хүслийг харлаа да яг энэ л цэгийг харлаа. Тэгээ энэ мотивашн намайг одоо энэ яг мотивац өгөөд одоо энэ хөтөлбөр рүү ингээд хичгдээ би өшөө унтаж чадахгүй байгаа ш. Өчигдөр орой чи би шөнө 12 цагт унтаад өнөөш нь би өглөө 3 цагт босч ирсэн. 3 цагт босч ирээ дахиад сонссон тий ингээд ерөөсөө унтаж чадахгүй тий ажлынхаа хажуугаар хоол цай идсэн ч ерөөсөө одоо тухт энийг яаж байгаа. Тэгээ онлайн 2 номын татаад авчихсан уншиж байгаа. Тэгэд нэгсэндээ би одоо яг энэ дасгалжуултанд амтыг үзээд орчихсон байхгүй. Тэгэхээр энэ миний бизнес энэ онлайн дасгалжуултыг сонгох ёстой би 4 үндсэн шалтгааныг гаргаж ирлээ. Тэгээд нэгдүгээрт нь юу вэ гэхээр энэ миний бизнес хөтөлбөр өөрөө яг 5 жилийн турш тасралтгүй явуулаад яг ямар нэгэн тий бизнесийн санаагүй хүмүүст одоо бизнесээ олоод түүнийгээ босготол нь дасгалжуулаад агуулад явах юм бэл. Тэгэхээр 5 жилийн хугацаанд чинь Монгол хүмүүс юу гэдэг чинь Монгол хүн байна да эн чинь гэж тий. Тэгэхээр 5 жилийн хугацаанд эн чинь нэг багштай зөвлөгчтэй хажтаа дагуулдаг хүнтэй байхад би одоо энэ дээр 3 энэ бүр зүрх сэтгэл минь хөдлөөд ингээд өдөөгдөд байгаа энэ ажлуудаас аль нэгийг бариад авахд би босгоод авах юм байна гэж нэгдүгээр энэ урт хугацааны дасгалжуултын хөтөлбөр байгаа учраас надад маш их юм түлхэц болж байгаа. Надад мотивашн өгч байгаа. Хоёрдугаарт нь би нэмэгтэйгийн тэр лайвууд сонсоод хичээлийн үзээд онлайнаар ингээд 4 хоногийн турш аялж байгаа хүний үед юу гэхээр тэр энэ эмэгтэйг энэ мөнгөн цэцэг буюу Моника Бацук гэдэг энэ эмэгтэй өөрөө 10 гаруй жилийг энэ яг хүний хөрсөл амьдралын дасгалжуулалт бизнесийн дасгалжуулалт зориулаад өөрийгөө зориулчихсан ийм мундаг эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгэд энэ эмэгтэйгээ 10 гаруй жилийн турш сурсан мэдсэн мэдсэн мэдлэг болгоод чадвар болгоцсон зүйлээсээ гаргаж ирж байгаа тэр төслийг нь би өнөөдөр барьж авч байгаа учраас би яг юу гэж олзуурах гэж байгаа гэхээр энэ эмэгтэйгийн тэр Моникогийн 10 жилийн турш яг одоо өөртөө хивээд одоо тийм бодоод мэдээд ойлгоод хэлбэржүүлээд хэрэгжүүлээд өөртөө хэлбэр болгоод шахаад гаргаж байгаа тэр жимсний цэвэр шүүсийг би авах юм байна гэж харж байгаа байхгүй юм. Тэгэхээр энэ миний бизнес гэдэг энэ онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бол 5 жилийн хөтөлбөр учраас нэгдүгээр урт хугацааны үед айгүй тогтвортой сайн хөтөлбөр байгаа. Хоёрдугаарт нь яг цэвэр жүүс энэ бол үнэхээр яг би яагаад энийг ингэж голзуурч харж байгаа гэхээр би өөрөө 10 гаруй жил яг тэр хүүхний хөгжлийн чиглэлийн маш их юм уншиж судалж мэдэж ингэж хүмүүстэй өөрийн мэдсэн мэдээгүй те ингэж ажил дасгалжуулж ирсэн учраас надад одоо бол зүгээр айгүй амархан ингэ хүмүүстэй уулзаад хүмүүс асуудлаа яриад өнгөрөхөд энэ хүний яг харилцааны тэрэн
дээрээ алдаад байгаа юм байна. Энэ яг цаана зүгээр нэг зүгээр энэний бөглөө нэг энэ зүгээр яг хүүхэд байхаас ч юм уу нэг ийм шарахтай юм байна. Энэ зүгээр нөхрөдтэй нуулзмаар юм байна. Энэ нөхөртний асуудал нь байгаа юм байна гэдэг ингээд оншилчдаг болсон байхгүй зүгээр харилцаан дээр. Тэгэхээр энэ хүн өөрөө яг дасгалжуулалт хийж энэ чиглэлээр 10 гаруй жил сурсан хүн учраас энэ хүнд бол бүр одоо тэр жүүсэнд хизээний гарцсан ийм хангалттай бэлэн жүүс, оригинал ийм 100% жүүс авч уух гэдэг байгаа. Энэ бол миний хувьд бол хүний мэдсэн гоё мэдлэгийг шууд авах гэж байгаа нь миний хувьд айгүй том олз байгаа. Гурав дахь олз нь юу вэ гэхээр би одоо энд докторийн хичээлдээ сураад би бас хагас цагаар ажилладаг, гэр бүлээрээ амьдардаг. Тэгээ энэ бүх нөхцөл байдлаа алдахгүйгээр онлайнаар би гэртээ суугаад орой унтдаг цагаасаа л хасаад би энэ сургалтанд суугаад явж болох боломжтой байгаа учраас надад бас гурав дахь том юм олзуурхтай шалтгаан байх энэ онлайн дасгалжуулалт. Дөрөв дэх шалтгаан нь юу вэ гэхээр би та нарт хэлсэн те би ингээд онлайнаар орж их сургалтууд авдгаа гэж те. Тэгээ өнгөрсөн хугацааны турш 10 гаруй жил явахдаа би зүгээр нэг хүний хэвлэмэл ном уншаад хүмүүсийн бэлтгэсэн лекцэн сууж ирээгүй л те. Тэгээд хүний хүсэл мөрөөдөл чинь сах хязгааргүй учраас би гэртээ ингээд орой өглөө интернетээр орно онлайн сургалтуудад бүртгүүлээ сууж чадаагүй мөнгө алдсан юм ч байгаа надад олон улсын хөтөлбөрт одоо доллар хийгээд алдсан сурч чадаагүй тийм хөтөлбөрч байж байгаа. Гэтэл хичээлд нь суугаад те одоо өөрийнхөө хэлний бэрхшээлээс болоод сертификат авч чадаагүй тийм зүйлч байгаа. Сайхан орж суугаад би бүр ингээд дуусгаад хөтөлбөрөөр оруулаад одоо сертификат авсан юм олон улсын хөтөлбөрч байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа би юу гэхээр нөгөө дэлхийн жишгт хүрсэн олон улсын дасгалжуулалтын хөтөлбөрүүд яг ямар төвшөнд ямар байдаг вэ? Тэгээ би одоо бол ороод дасгалжуулалтыг харахтаа энэ нэг энэ төвшнөл хүн юм байна. Энэ хүн бол нэг ийм л төвшөнд яваа юм байна гэдэг би бол нэр үнэхээр мэддэг болцсон байхгүй. Тэгэхээр тийм Моника Батцүхтийн дээгий. Тэгээд энэ Моника Батцүхий одоо яг энэ дасгалжуулж байгаа арга барил энэ вебсайтаа хөтлж авч явж байгаа эргэх холбоо энэ бүх зүйлүүдийг нь харахад яг өнөөдрийн дэлхийн жишгт хүрсэн дасгалжуулагчийн тэр шатанд хүрсэн хүн юм бэл. Энэ хүн бол өөрөө өстө маш сайн хөгжсөн, маш сайн одоо юу гэж хэлдэг хүнээр бол төлөвшсөн гэдэг одоо энэ хүний дасгалжуулалтаар бол чадварчсан ийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас сонгох ёстой маш том шалтгаан. Маш том шалтгаан байгаа. Яг үнэн тийм ээ дэгээ тийм 30 хоногт амьдралаа өөрчлөх гээд тэр хөтөлбөр байгаа. Яг тэр хөтөлбөр рүү орохоор өдөр бүр тэр хичээлүүд орж ирж байгаа. За ингээд яг энэ дээрх урт хугацааны хувьд те онлайнаар авах боломжтой их хэл дээр авах дэлхийн жишгт хүрсэн те дэлхийн жишгт хүрсэн энэ дасгалжуултыг их хэл дээр онлайнаар гэртээ сууж аваад аавна гэдэг бол өөрөө өстой юугаар ч үнэлэхгүй те энэ цаг хугацаа мөнгөө те өөрийнхөө байгаа нөхцөл байдлаа хэмнэ гэдэг бол өөрөө маш том давуу тал байхгүй. Тэгээ энэ давуу тал надад үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээ энэ давуу тал таалагдж байгаа учраас би энэ сургалтыг сонгож байгаа. Тэгээ та нар ч гэсэн бас яг миний ярьж байгааг сонсоод бас өдөөгдөж байгаа бол тэр Моника Батцүх гэдэг Facebook хаягаар Моника Батцүх cig.com гэдэг YouTube хаягаар ороод вебсайтаар нь ороод та нар бас судлаарай. Тэр 30 хоногт амьдралаа өөрчлөх тэр онлайн үнгүй хөтөлбөрийг нь ороороо тэрийгээр яг дагаад яваараа суралцаарай. Хэрэв үнэхээр өнөөдөр 5 сая төгрөгөө төлөөд төлбөрөө одоо энэ сургалтыг авах хүсэлтэй яг өөрийн бизнес боломжоо ажлаа эхлүүлэхийг хүсэж байгаа ийм хүн байгаа бол шууд ороороо гэж би танарт үнэхээр ятгахыг хүсэж байна. Ятгаж байна. Тэгээ яагаад гэвэл би өөрөө өдөөгдөд унтаж чадахгүй болчиход байгаа байхгүй тийм. Яагаад гэвэл би энэний үн цэнийг нь мэдээд байгаа. Яг энэ сургалтаар 5 жил яваад яг энэ дасгалжуултыг авсны дараа би өөрийгөө 5 жилийн дараа өөр нэг долгорсрон болж гэсэн тийм. Яг энэний үр дүн 5 жилийн дараа юу 5 сарын дараа гараад эхэлнэ гэдгийг би мэдж байгаа учраас би үнэхээр баяртай ингэж хүлээж авч байгаа. За тэгээд миний ярих зүйл энэ хүрээ дууслаа. Тэгээд миний тэр одоо энэ миний хоёр дахь даалгавар дээр байгаа миний бизнес онлайн дасгалжуулалт аваад ямар үр дүнд хүрэх вэ гэдг нь нэгдүгээр даалгавар дээр ингээд хамт яригдсан учраас одоо энэ сонгон шалгуулалтын багийнхан бас сайн үзээрэй гэж би хүсэж байна. Тэгээ гурав дахь зүйл маань юу вэ гэхээр одоо яг та нараас хамаарах байгаа. Миний одоо намайг таньдаг миний ойр дотны найз нөхөд ах дүүс гэр бүлийнхэн бас намайг таньж байгаа. Өнөөдөр дөнгөж шинэ харж байгаа мэдих зүс таних бүх хүмүүс намайг дэмжиж өгөөрэй. Намайг одоо лайк дараарай, шеэр хийгээрэй, комент бичээрэй, надад хандалтаа хийгээд өгөөрэй. Би энэ сургалтанд үнэхээр сурмаар байна. Би энэ сургалтанд сурах юм бол тийм би дахиад та нарт нэг зүйлийг амлан тэгээд миний ойр дотн байдаг хүмүүс мэдж байгаа. Би нүднийхээ харцаар нүүрнийхээ хөдөлгөөнөөр өөрийнхөө дотоод илэрхийлэлээ сайн гаргадаг. Хагас сонсоод хагас ойлгох хүн дамжуулдаг. Би угаасаа юм багш хүн, дамжуулагч хүн тийм болохоор би энэ сургалтанд суугаад
яг юу сурна те сурсан зүйлээ утгасан савныхаа хэмжээгээр би та нарт дамжуулнаа. Өгнөө. Тийм учраас та нар намайг дэмжээрэй. Үр нөлөө та нарт хүрнэ шүү гэж би үнэхээр уриалж जैन. Тэгээд та нар бас тэр миний бизнес 30 хоногт амьдралаа өөрчлөлийн хөтөлбөрүүдээр ороод сонирхороо сураарай. Тэгээ би ялангуяа дүүнэрээ үнэхээр ишээ орж сураасай. Та нар үнэтэй машин үнэтэй байранд орж болно гоё те. Тэгтээ та нарт толгоогоо цэнэглээрээ өөрийнхөө ертөнцийг харах үзлээ өөрчлөөрөө ертөнцийг те том хүрээнд хараараа дээгүүрх зүйлсийг хараараа ертөнцийн өндөрлгүүдээр аялаараа гэж би та нарыг үнэхээр уриалж जैन. Тэгээд баярлалаа. Анхаарал тавьж өнөө оройн миний лайвтай хамт байсан та нартай үнэхээр их баярлалаа. Тэгээд та нараараа би урамшиж та нараараа босож би баярлж явдаг шүү. Тэгээд намайг дэмжээрэй. Би сурсан бүх зүйлээ та нартаа дамжуулах болно. Бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа та нартаа. За баярлалаа. За түр баяртай. Би яа шеэр хийх ёстойгоо бас мэдэхгүй байна. Одоо тэгээд баярлалаа. Надаа урам өгч байгаа хүмүүс бүгдэнд нь баярлалаа. Би одоо намайг шеэр хийгээч гээд яхих юм. Би одоо яа шеэр хийхээ мэдэхгүй байгаа байхгүй юу? За бүгдэнд нь баярлалаа. Түр баяртай. Баярлалаа сувдаа ихчтэй амжилт хүсэж байгаад баярлалаа.